Баярлалаа. Төсвийн байнгын орооны даргад нэр дэвшиж байгаа Наранбаатар гишүүнээ дэмжиж байгаа. Төсвийн байнгын орооны даргаар томилогдож байгаатай холбогдуулаад сонгогдож байгаатай холбогдуулаад бас эх 7 хоногт яаралтай бас одоо энэ сангийн сайдын мэдээллийг сонсох хэрэгцээ шаардлага байна. Энэ улсын хэмжээнд энэ улсын төсвийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа төсөв санхүү маш хүнд байдалд ороод байна. Өнөөдөр ер нь 12 сарын байдлаар 11 сарын гүйцэтгэлээр энэ улсын төсвийн орлого ямар байгаа юм? Гүйцэтгэл зарлага ямар байгаа юм? Гэдгийг нэг сонсож, мэдээлэл авч, засгийн газар ер нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэдгийг мэдээлэл сонсохгүй бол орон нутгийн төрийн байгууллагуудын удирдлагуудаас маш их хэмжээний мессеж ирж байна. Ерөөсөө энэ 10 сар 11 сараас хойш ерөөсөө ингээд энэ төрийн байгууллагууд дээр цалингаас өөр гүйлгээ хийхгүй ийм болсон. Үйл ажиллагаа явуулахад маш хүнд болсон. Цалингаач бүтэн тавьж чадахгүй байдал руу орчоод байна. Урамшууллуудыг олохгүй гэдээ ингээд мэдгдэл ирдсэн байна. Ийм хүнд байдал руу эн чинь одоо ямар төсөв ямар байдал руу орчоод байгаа юм бэ гэдгийг энэ их хурлын гишүүд ер нь хэр мэдээлэлтэй байна. Манай энэ сайд маань салбарын сайд маань ингээд төсөө батлуулаад явсан. Тэгэл одоо болоо. Одоо энэ хугацаанд одоо бид нар 26 оны төсөв баталсан. Он дуслах хугацаанд ер нь яаж амьдрах юм? Эдийн засгийн ямар байдал руу орж байгаа юм? Энийг нэг одоо төсвийн байнгын орон дарга эх 7 хоногт өнөөдөр одоо даргын дэргэд зөвлөл хуралдан эх 7 хоногт байнгын орон дээр хэлэлцээд мэдээлэл сонсоод шаардлагатай бол их хурал дээр асуудлыг авчирч хэлэлцэх, мэдээлэл сонсох хэрэгцээ шаардлага бодитоор үүссэн байна. Энийг ярихгүй бол өнөөдөр 25 оны төсвийн тендер одоо шалгарсан компаниуд гүйцэтгэлээ авч чадахгүй байдал руу орсон. Сангийн яамн дээр, нийслэл дээр, аймаг дээр гүйцэтгэлээ нэгсэн компаниуд боож өгөх гэж байна. Төрийн байгууллагын удирдлагууд, эмнэлгүүд болохоор аймаг сум, нийслэл дүүргийн эмнэлгүүд, улсын эмнэлгүүд чинь эрүүл мэндийн санхүүжилтэн дутуу удирдлага байхгүй, төсөв санхүү байхгүй гэдгээр тусламж үйлчилгээ доголдож эхэлж байна. Эм тарианы хүрэлцээ байхгүй байна. Сургуулиуд бүгд, цэцэрлэгүүд бүгд цалингаа гүйцэд тавьж чадахгүй, оны эц рүү бүгд өр авлагтаа үүсгэж байна. Тэгсэн хэрнээ төсөвтөө багтааж ажил гэдэг ийм чиглэлийг дээрээс нь өгөөд идэг. Өр үүсгэж болохгүй шүү гэдэг үүрэг чиглэлийг дээрээс нь өгөөд идэг. Гэхдээ ингээд яаж ажиллах юм бэ? Яаж үүрэг үүсэхгүй одоо байх юм? Татвар нийгмийн даатгал дээр маш олон тэрбум төгрөгийн, сая төгрөгийн алдагдaltaй өртөө болцсон явж байна. Татварын байцаагчид томоохон аж ахуй нэгжүүдийг олон одоо үе шаттайгаар дарамталж төсвийнхөө Нэмэлт 1 минут өгөө сандаг очрох шүнд. Тийм учраас энэ асуудлыг улсын хурал онцгой анхааралтай авч улсын хурлын дарга энэ засгийн газрын мэдээллийг, сангийн сайдын мэдээллийг сонсож төсвийн байнгын ороо болоод чуулган дээрээ сонсож анхаарал хандуулахгүй бол одоо ингээд бүгдээрээ шинэ жилээр уур амьсгалцсан. Их баггүй шинэ жил хийгээд эхэлсэн. Ханай том өчнөө байж идэг. Гэтэл төсөв санхүүгийн байдал чинь амаргүй болцсон байх шүү. Энэ экспорт чинь үн чинь унчлаа нүүрснээ үн. Тэгээ бид нар цаашдаа ер нь маш хүнд байдал руу орж байгаа гэдгийг одоо хаана анхаарч энийг мэдэрч байгаа бол хөдөө орон нутаг дээр өчтөр Алтан гэрэл сайдын хэлээд байгаа бензин шатхууны асуудал чинь байсаар байна. Сумын төв рүү, аймгийн төв рүү орж ирч чадахгүй болчиход байна. Орж ирсэн нь буцаж чадахгүй болчиход байна. Үнэн шүү дээ. Тэг ямар арга хэмжээ авч байгаа гэдэг асуудлуудыг өнөөдөр ярихгүй бол маш хүнд болцсон байна гэдгийг одоо төсвийн байнгын орооны шинээр томилж байгаа дарга энэ дээр бас онцгой анхаарал хандуулж ажиллаарай гэдэг хэлье. За өнөөдрийн хуралдааны дараа даргын зөвлөл хуралдана. Тэгээ Наранбаатар дарга, сандаг очир дарганаар энэ төсвийн байнгын орон дээр төсвийн гүйцэтгэлийг сонсох, нөхцөл байдлын талаар сангийн сайдын мэдээллийг сонсох шаардлагатай бол тогтоол санаачлах дээр анхаарай. Тэгээ энэ сандаг очир гишүүний саналыг даргын зөвлөл дээр ярий. За Батсуур гишүүн